Hi guys, энэ удаагийн блогоор болохоор би Кёнжо явж ерхийдөө конференц оролцох байгаа. За тэгээд лоббийнхаа дүүтэйгээ цуг 6 цагт уулзаад тэр 6:34-т одоо хурдны гал дээр суух гээд хэлсэн байгаа. Тэгэхээр одоо арах юм бол тэр бичгийн дээр 6:34 гэсэн усан гэсэн диск улаан маа тэгэхээр гал тэрэг манаас ирж байгаа маа. Тэгэхээр let's go Kyeonjo. Самцхано бүгдээ энэ удаагийн блогт таамаглал. За энэ удаагийн блогоор дамжуулаад би хайпинг конференц оролцохгоо явж байна. Тэгээд энэ удаагийн конференц болохоор өөрөө бичсэн судалгааны ажлаар оролцож байгаа болохоор тэгээд бичлэг хийхэд боллоо. Тэгээд 2 хоногийн турш конференц оролцох байгаа. Тэгээд одоо дамжуулаад манай мэргэжлийн чиглэлийн конференцаас ямар байдаг вэ? Үзээрэй guys. За ингээд галт тэрэг маань бол их цагтаа ирсэн байгаа. За битэрээ хувьд гэх юм бол өглөөний цагаа ууж амжуугсан байгаа. Тийм болохоор дамдаас дэлгүүрээс хөрхөн хөнгөн юм аваад ус өндөг битээ эднэр аваад өглөөнийхөө цаг эзэн. Сайн бацхан удаа. Хассан. Сайн 좀 긴스러. сайн бацхан уу. Эжоноос Кёнжо хүртэл ихэд нэг цаг болсон байгаа. Тэгээд хувьтай хүмүүс бор борооноор гэхээр өөрөөр хоёлаа уулзаад хэлсэн чи айгүй гадаа бороо орж исэн. Тэгээд замаар бас дүүтэйгээ бичлэг хийсэн байгаа. За энийг үзсэн чинь очих ёстой газар очсон. Гадаа бол бороо орсоор л байсан. Би Кёнжогийн хувьд гэх юм бол анх удаа очиж үзчихсэн. Тэгээд ерөөхдөө байгаль эднэр бол үнэхээр бас таалагдсан байгаа. Гадаа бороо орсон. Тэгээд буугаад шууд битэрээ хааш явсан бэ гэхээр хэдөө конференц болох газар руу юм бүрхэн шотл бос байсан ба автобус байсан. Тэгээд энэ автобусандаа суугаад эрдэм шинжилгээний хурал маань болох газар руугаа авсан. Энэ болохоор ерөөхдөө бас суугаад 35 минут хэрэгтэй явсан маа шүү. Тэгэхээр бас байрлах газараа ирсэн байгаа. За дөрийн оролцож байгаа конференц болохоор хэд бол Солонгос улс даяар жил болгон зохион байгуулагдав. Тэгээд энэ удаа бол 38 удаагийн ер нь бол удаага зохион байгуулж байгаа конференц руу чихрийн шижинтэй Солонгос болохоор хэд Тангю Пёмбу чихрийн шижин зориулсан хакви буюу конференц байгаа. За тэгээд шууд эхлээд бид 9 цагаас өмнө построо байрлуулах хэрэгтэй байсан. Тийм болохоор эхлэж очоод построо байрлуулсан байгаа. Тэгээд дөнгөж ингээд оронгууд бас ингээд хүмүүс гадны байгууллагаас дөндөө хүмүүс ирсэн байсан. Бидний хувьд пострын байрлуулах хэсэг маань миний постэр байрлуулах хэсэг маань ихэд P91 гэсэн дээр байрлуулах байсан. Тэгээд манай лабын дүүгийн маань хувьд гэх юм бол P96 дээр байрлуулах байсан байгаа. Тэгэхээр бид построо бас байрлуулчаад яд харсан байгаа. За миний хувьд гэх юм бол 91 дээр байна. Солонгосоор бас построо бэлдэж оруулсан байгаа. Энэ судалгааны ажлын сэдэв гэх юм бол энэ сүүлийн үед Солонгос бас маш хэрэгжиж байгаа SSB буюу Sugar Sweetened Beverage буюу чихэрлэг ундаа байгаа. За манай магистрийн үеийн дүүгийн хувьд гэх юм бол ASB байсан. Бас их яригдчих байгаа. Зеро коло гэдэг чиргүүн ундааны судалгаа байсан байгаа. За тэгээд миний судалгааны ажил маань ерөөдөө Солонгосын big data дээр ажилласан гэх юм уу. Тэгэхээр гарсан үр дүнгийн бүрхэн график байдлаар танилцуулсан байгаа. Энэ бол миний докторийн ажлын маань тэгээд нэг хэсгийнх нь судалгааны үр дүнг харуулж байгаа. Таашаа яваад тийм бүрхэн байгууллагатай танилцсан байгаа. Тэгээд хамгийн ихэнд танилцсан байгууллага маань энэ 4 төрлийн шинжилгээний хариуг 5-аас 10 минут, 3-аас 10 минут өнтер гаргадаг юм төхөөрөмж байсан. Битэрээ гэх юм бол сүүлийн 3 сарын хугацаанд усан дахь чихрийн хэмжээ маань яаж өөрчлөгдөж байгаа тэр усан дахь чихрийн хэмжээгээ үзсэн байгаа. Тэгэхээр энэ бол чихрийн шинжилгээний онцлогоо хийлгэсэн байгаа. За тэгээд яг үзсэн чинь ерөөхдөө чихрийн шижүүвч маань ерөөхдөө усан дахь чихрийн хэмжээ маань 6.5%-аас их байх юм бол чихрийн шижинтэй гэж гардаг. Тэр үед тав байсан болохоор
гайгүй байсан. Тэгээд яг бидөө энэ дотор зөндөө олон байгууллагууд байсан байгаа энэ чихрийн жижиг өвчтөнтэй холбогдолтой энэ бүтээгдэхүүн дэвшээ гэж байгууллагатай танилцсан байгаа. Тэгээд дээрс нь стикер авсан. Надад стикер авах юм бол сүүлд нь энийгээ тэр нөгөө аккаунт дээр авч өгөх юм бол бас бүрэн ухаан өгч ирсэн байгаа. Тэгээд тэр нэг давхраас тэр стикерыг бүгдийг авчаад дахиад 3 давхар руу гарсан байгаа. 3 давхарт гарч стикер 4 стикер цуглуулсан байгаа. Энэ дээр харагдаж байгаа бас энэ байгууллагууд байгаа. Энд бас нэг хөөрхөн байсан зүйл нь гэх юм бол ийм AI хөөрхөн энэ зураг авдаг газар байсан. Тэгээ арталтай энэ бэкграундтай. Тэгээд бас дүүтэйгээ хамт магистрийн дүүтэйгээ хамт тэр зураг авах болсон байгаа. Энэ зураг авахтай төхөөрөмж айгүй таалагдсан. Удалгүй бол конференц манд хэлсэн байгаа. Энэ конференц болохоор нээлтийн үйл ажиллагааг болохоор UNICEF-ийн яг эрүүл мэндийн салбарын эмч чаа бүнсүү гэсэн маань ирж нээлттэй хэлсэн байгаа. Тэгээд хамгийн их нээлттэйч багш болохоор энэ хүн байсан. За энэ удаагийн конференцээр онцлог зүйл маань юу байсан бэ гэхээр яг тэр ихтгэл тавьж байгаа хүний яг хажууд AI орчуулагч байсан байгаа. Тэр нь болохоор гэж байгаа юм уу хэлхийг орчуулсан байгаа. Тэгээд өнөөдөр яг сэдвийн маань хүрээнд бид бол чихрийн жижигэн өвчин, түүний онцлог, насжилт залуу болон хөгшин хүмүүсийн үед ямар онцлог шинжтэй гэх мэтчлэн маш олон профессор энэ талаар бас хэлцүүлэг хийсэн байгаа. Конференцийн бас илтгэгчийн яриаг сонсон бас хөрх ахуулсан зураг үзсэн байгаа. Манай энэ эхний илтгэгчийн яриа маань ерөнхийдөө бол 11-ээс 11:40 хоорондыг харж байгаачлан үргэлжилсэн байгаа. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө бол өдрийн хоол маань ирсэн байгаа. Конференц болгон дээр өглөөний хоол, өдрийн хоол, оройн хоол гэж байдаг. Энэ удаагийн өдрийн хоол нь болохоор миний хувьд яг өмнөх хоолуудтай харьцуулахад яг сэтгэл ханамж бол 100% байж чадаагүй. Гэхдээ бас гоё амттай байсан байгаа. За тэгээд эхний хэлэлцүүлэг маань ингээд дуусаад бас дараагийнхаа сэдвийг сонссон байгаа. Энэ болохоор юу байсан бэ гэхээр яг олон улс дахь чихрийн шижин өвчний сургалтын хөтөлбөр гэсэн сэдв байсан байгаа. Тэгээд яагаад Солонгос улсын хувьд гэх юм бол эдгээр сэдвүүд маань чухал болох. Яагаад Солонгос улсад чихрийн шижинтэй өвчтнэрт зориулж энэ чихрийн жижиг өвчний талаар ингээ мэдлэг олгох сургалт хийх хэрэгтэй вэ гэдэг сэдв доор бас хэлэлцүүлэг хийгдсэн байна. Итгэгчийн маань хувьд гэх юм бол Солонгосын яг чихрийн шижин өвчин зориулсан хөтөлбөрийг ерөөхдөө бусад орны хөтөлбөртэй харьцуулаад тайлбарлаж өгсөн байгаа. Жишээ нь гэх юм бол энд харагдчихж байгаа бас Америк, Англи, Австрал, Япон зэрэг улсуудад яг энэ хөтөлбөр маань хэрхэн хэрэгжиж байгаа юм бэ? Солонгос улстай харьцуулахад бас юу өөр байна? Ямар давуу болон сул тал байна гэдэг дээр ерөөхдөө бас харьцуулт хийгээд энэ сэдвийг тайлбарлсан байгаа. За тэгээд цаашлах юм бол бас хөөрхөн AI бас нэг өөр зураг авдаг хэсэг байсан. Энэ хэсгийг харах юм бол эхлээд ингээд энэ төхөөрөмжн дээр очиод өөрхөө нүүрийг ингээд таниулж байгаа. Тэгснийхаа дараа ингээд Солонгос хамбуг болон яг тэр үндэсний хувцас хатны хувцаага тэр хоёроос сонголтоо хийсэн. Миний хувьд гэх юм бол эхлээд яг хамбугнаас сонголт хийгээд гарч ирсэн 4 сонголт байгаа. Тэгээд тэр 4 сонголтоос гэх юм бол нэг зургийг ингээд хэвлүүлэх боломжтой. Тэгээд мэдээж AI ингээд хийсэн. Тэгт бас нэлээд жоохон ер нь бол төхөө гарч ирэхийн хувьд ирсэн. Тэгээд хамгийн ихэнд нөгөө авсан зураг маань ирэхэд бол айгүй хойролцоо гарч ирсэн аахгүй. Энэ 4 зураг хувьд гэх юм бол арай л өөр байсан. Тэгээд энийг бол болсон байгаа. Тэгээд энэ хамгийн ихэнд авсан зураг маань энэ 4 байсан. Эндээс нэлээд төстэй гэж бодсон зураг сонгосон байгаа. За дараа нь гэх юм бол конференц маань дуусаад бид ингээд байрлах буудлын руугаа явсан байгаа. Конференц дээр бол орой бол өгөх байсан. Гэхдээ бол энд идээгүй. Хянжууд анх удаа ирж үзэж байгаа болохоор ер нь бол энэ буудлын ойролцоо хоол гэж шийдсэн байсан байгаа. За тэгээ буудлын маань өрөөний хувьд гэх юм бол хөөрхөн нэг өрөө байсан. Тэгээ ойлын хувьд айгүй хөөрхөн том байсан байгаа. Тэгээ бид тэр гараад хоол идэх гээд явсан байгаа. За Кёнжуг харах юм бол ингээд
амар том өндөр барилгууд ингээд байхгүй. За тэгээд ер нь бол ингээд байглаа яг тэр чигээр нь хിവэр нь хадгалах гэж зорьсон гэж хэлсэн. Энэ Солонгос оюутнаас асуусан чинь. Тэгээд бас миний нэг анзаарсан хамгийн том онцлог гэх юм бол тий ихэнх барилгууд нь яг энэ Солонгосын яг үндэсний гэр буй тий Хануг Маои гэж ярьдаг. Яг үүний одоо хэлбэр дүрстэй ойролцоо байсан. Тэгээд харах юм бол энэ бичлэгтэр ч гэсэн яг үндэсний энэ гэр соёлоо харуулсан барилга байгууламж ерөөд айгүй их байсан байгаа. Тэгээд бид яг хоол идэх газар маань яг бидний байрлах газараас 18 минутын зайтайсан болохоор явсан байгаа. Тэгээд замдаа юм хөрхөн зураг авахулдаг газар таарад зураг авахулахаар шийдсэн. Тэгээд миний өмнө нь орж исэн тэр яг зургийн хөрхөн студиудтай харьцуулахад айгүй тийм өвөрмөц байсан байгаа. Яг тийм нэг 70-80-аад оны хэм маягийг агуулсан юм орчинтой байсан. Тэгээд бид юу ч гэсэн хөрхөн зураг авахулъя гэд бэкграундаа сонгоход орчинтойгоо танилцсан байгаа. Хөрхөн дүүтэйгээ цуг конференцд оролцсонгоо нэг хөрхөн жижигхэн баг аялал хийсэн байгаа. Харах юм бол бас орчин нэлийн хөөрхөн айгүй хөрхөн тойлтой байсан. Тэгээд бидний хувьд гэх юм бол бас саяны тийм хөшигтэй орчныг сонгоод зураг авахулсан. Энд дээр харах юм бол бас ингээд хөрхөн зураг авахсны дараа QR кодоор харах юм бол ингээд бичлэг авах боломжтой байдаг. Ийм хөрхөн зураг авахулсан байгаа. За тэгээд зураг авахулж дуусаад гэх юм бол цаашлаа дараагийн хоол идэх газар руу явсан ба. Зураг авахулж дуусаад тэндээсээ гарсан бороо орсоор л исэн. Гэтэ гадаа бол хөрхөн хүмүүс айгүй нэг их байгаагүй байсан. Яг гэх юм бол бороо орж исэн. Тэгээд одоо явж байгаа ингээд зам тэгээд барилга байгууламж харах юм бол яг би нөгөө сая хэлсэн. Яг ингээд Солонгосын үндэсний гэр Хануг Маои тэргээр хийсэн. Энэ барилгын хажуугаар өнгөрөхөд бол энэ айгүй гоё хоолны газар ирсэн. Дотор орчин нь ч гэсэн гоё, гадаа нь айгүй гоё хүрхрээтэй. Тэгээд энд бас нэг өөр тийм стейкний газар байсан. Бас яг ингээд бүхэл барилгууд ингээд хоолны газрууд нь хөвчлээ. Энэ Хануг Маои буюу яг үндэснийхээ хэм маягийг агуулсан тийм барилга байгууламжууд их байсан байгаа. Энд болохоор яг юм хөрхөн шорлогны газар байсан. Гадаа чимэглэлэн ч гэсэн гоё. Бидний идэвхжсэн хоол болохоор юу байсан бэ гэхээр яг нээврээс хайж үдсэн байгаа. Тэгээд магадгүй та бүхэн ингээд Кёнжу дараа нь ингээд явах аяллаар явах юм уу тийм хэрэг гарах юм бол яг Кёнжугийн Кайбэжими гэдэрээ маш амттай байд юм лээ. Тэгээд бас тийм монголчууд ч мэдээж махан дуртай болохоор ялцчих гоё байсан. Энэ орчныг харахад тэгэхээр бас гоё байсан. Ингээд ойролцоо тийм маш олон ингээд хоолны газрууд айгүй ойрхон зайтай байсан. Тэгээд бид яг идэж байгаа хоолны газар болохоор тэрт одоо цаана харагдаж байна. Тийм суугаа бижим гэж яаж байгаа. Maison de Moon гэдэг энэ газар байсан байгаа. Тэгээд хоолны хувьд гэх юм бол тэр бас гоё амттай байсан. Шүл мах эдгээр бол үнэхээр тасархай байсан. За цаашаа бол бичээрэн дахиад нэг хийж үтсэн зүйл юу байсан бэ гэхээр энэ хөрхөн зураг зурж өгдөг газар байсан. Дээш орох юм бол ийм 6-7000 воноор зуруулаад тэр дараа нь гэх юм бол хөрхөн тийм 5 стикер авах боломжтой байсан. Тэгээ битэрийг айгүй 3-10 минут өнтер ийм хөрхөн зураад өгсөн. Лабын дуулаад ийм хөрхөн зурж өгсөн. За дээд нэг хувьд нэг иймэрхүү байсан. Дээд хоёрын хувьд гэх юм бол бас конференцийн маань 2 өдөр байсан байгаа. За энэ өдөр гэх юм бол манай удирдагч багш онцгойлон бас илтгэл тавих байсан байгаа. Тэгээд бид манай багш ерөөхдөө бол 9 цагт илтгэл тавихаар байсан байгаа. За сэдвэн гэх юм бол ерөөхдөө чихэрлэг ундааны хэрэглэлээ байсан. Тэгээд энэ яг 3 багш маань бас хэлэлцүүлэг хийсэн байгаа. Эхний багшийн хувьд гэх юм бол яг хүнсэн дагуулж байгаа чихрийн хэрэглээ байсан байгаа. Тэгээд чихрийн хэрэглээ дундаа хүмүүс яг чихрийг юугаар илүү авч байна гэх юм бол мэдээж чихэрлэг ундаа байсан. Тэгээд Солонгос улсын хувьд гэх юм бол чихэрлэг ундааны хэмжээ ямар хуу байгаа вэ? Энэ талаар илтгэл хэлэлцүүлэг хийсэн бол
Манай удирдагч багшийн хувьд гэх юм бол олон улсад хийгдэж байгаа энэ чихэрлэг ундааны хэрэглээ болоод ESP-ийн чихэргүү ундааны хэрэглээний талаар гогорс судалгааны ажлуудын үр дүнг бас ингээд тайлбарлсан байгаа. Тэгээд онцгойлон бас Солонгос улсад хийгдэж байгаа энэ хүү судалгаануудын бас хариуг танилцуулсан байгаа. Тэгээд 3 багшаас асуулт асуугаад энэ хүү бас ихтгэл маань ингээд дууссан байгаа. Тэгээд манай лабынхны хувьд гэх юм бол гэр рүү харцгаасан бас Кёнжо улсын Кёнжо хотын хувьд гэх юм бол ийм хүрхэн онцлогтой байсан. Тэгээд өнөөдрийн влог маань гэх юм бол энэ хүрээд өндөрлж байна. Баяртай. Хонгорхон влог байлаа.